Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараараа бид нэр маш сонирхолтой тухайн ажил гурлагчийн ажилтны бие хүний хэв шинжинд ажлын байран дээр ямар ач холбогдолтой талаар ярилцахаар бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн дугаарт маань надтай хамт сэтгэл судлаачийн Заяа ирсэн байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастаа урьж оролцсон баярлалаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ерөнхийдөө дэлхийн нийтээр байгаа ажил олгогчдын 75% нь тухайн ажил гурлагчийнхоо бие хүний хэв шинжийг нь эхэлж судалж мэдээд за яг ажлын байран дээр тохирохоор байна уу? Энэ албан тушаал дээр болохоор байна уу гэдгийг үздгээ гэсэн судалгаа гарсан байсан. Тэгэхээр подкастынхаа эхэнд бид нэр ер нь бие хүний хэв шинж гэж юу хэлж байгаа юм бэ? Зам төлөв гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар ярилцъя те. За бие хүний хэв шинж буюу магадгүй бидний англи нэршлэлээр нь илүү мэдээд байдаг personality гэдэг ойлголт бол яг сэтгэл судлалын шинжилгээ ухаанд хүний бодол, мэдрэмж, зан үйлийн тогтвортой за тэгээд давтагдах шинжтэй зүйлийг хэлдэг байна. За энийг маш энгийнээр тайлбарлах юм бол бид өдөр тутмынхаа амьдралд те ихэнх нөхцөлд ихэвчлэн ямар хандлагатай байдаг вэ, ямар зан үйлтэй байдаг вэ гэдгийг л юусоо илэрхийлдэг ойлголт гэсэн үг. За тэгээд яг одоо подкастаа үргэлжлүүлэхээс өмнө нэг онцлог шинжээгийн дурдъя гэх юм бол энэ нь бол хүнийг ямар нэг одоо хайрцагт хийх гэсэн биш те ямар нэгэн шошго зөөх зүйл биш энэ бол өөрөөсөө ямар нэгэн тийм статик шинжтэй ойлголт биш ээ яг нөхцөл байдлаасаа шалтгаалдаг тийм уян хатан динамик ойлголт гэдэг нь маш чухал байдаг. За жишээлбэл хэдүүлээ нөгөө нэг экстраверт байдаг, интроверт байдаг, би гадагшаа хүн, дотгошоо хүн гэж ярьдаг шүү дээ. Их ярьдаг. Тэгэнгүүт ингээ бодъё. За найзуудынхаа хүрээлэлд, ойр дотныхоо, итгэдэг хүмүүсийнхаа хүрээлэлд маш яриа хөөрөөтэй те хөвгчлөлтэй хүн байхад ажлын орчин дээрээ жишээлбэл маш дугуй хүн байх магадaltaй. Тэгэхээр энэ хүнийг бид нар зөвхөн нэг нөхцөл байдлаас нь хараад за энэ бол их гадагшаа хүн экстраверт хүн байна. Эсвэл энэ хүн их дотгошоогоо дугуй хүн байна гэж дүгнэхэд тийм өрөөсгөл болчихно гэсэн. Тэгэхээр энэ өөрөө их сонирхолтой ойлголт. Айгу хөдөлгөөнтэй гэж ойлгож байна. Тий, айгу хөдөлгөөнтэй ер нь динамик ойлголт гэж ойлгож байна. За тэгвэл ерөнхийдөө одоо сэтгэл судлаачийнхаа зүгээс миний л мэдхээр бие хүний хэв шинжийн онолыг боловсруулсан маш олон эрдэмтэд байдаг те. Гордон Алберт гээд байж гин. За тэгээд том 5 хүчин зүйл гээл байж гин. За Кетлийн 16 хэв шинж гээл ярьдаг. За Ханс Айзенк гээд хүртэл ярьдаг те. Тэгэхээр энэ олон эрдэмтдийн бие хүний хэв шинжийг судалсны хоорондын ялгаа яг юу юм бэ? Анх одоо яг юунаас эхэлж үүсвэ? Тэг яагаад судлах болов? За энэ бол маш сонирхолтой асуулт байна. Яа тэгэхээр одоо хүн төрлөختн түүхэн явцдаа бид нарыг юу адилхан болгодог вэ? Тэ? Хамгийн гол нь бид нарыг юу өөр болгодог, бид нарыг юу онцлог болгодог талаар байнгын асуулттай байсан. За тэгээд яг хүн одоо бие хүний онцлог те өөр хэв шинжийг яг тайлбарлах гэж оролцсон хамгийн эртний оролдлого бол ер нь грекийн философт байдаг. Одоо жишээлбэл сонирхолтой байж магадгүй гэд хэлэхэд бие хүний одоо онцлогийг биеийн дөрвөн шингэнтэй холбоотой тайлбарлсан байдгийн тий. Бие дотор одоо энэ дөрвөн төрлийн шингэн байна. Энэ дөрвөн төрлийн шингэний тэнцвэртэй байдлаар балансаар хүний зан төлөв хэв шинж ажиглагддаг гэдэг ийм манлыг бүр эрт дээр үед грекийн философт гаргаж ирсэн байдаг. За тэгээ магадгүй манай сонсогч нар одоо хуучин тий темпераментийн онол гэл флегматик, меланхолик тий сангвиник гэх мэтчлэн онолууд нь энэ дээр суурьтай гэсэн үг. За харин одоо илүү бидний өнөөгийн мэдгээр шинжлэх ухаанчаар хэмжихүйцээр гаргаж ирсэн үе нь болохоор 20 дугаар зууны дунд үе гэж ойлгож байна. Энэ үеэр хүмүүс яаж гисэн бэ гэхлээр илүү за хэв шинж гэдэг нь бол зөвхөн таамаглалаар гарах зүйл биш юм аа. Бид нэр хэмжиж сурья тий. Ямар тодорхой нэг шинжлэх ухаанчаар тодорхойл сурья гэдэг ийм оролдлогод гарч ирсэн. Тэгээ түрүү таны турсан Голдон Алберт гэдэг хүн болвол за толь бичиг гаргаж ирээд хүний одоо зан төлөв шинжийг толь бичгээс хайсан гэсэн үг. Яагаад тэгэхээр бид нар одоо өдөр тутмын хэллэгдээ хүнийг одоо маш олон янзаар тодорхойлдог. Түрүүнээсэн гадагшаа, дотгошоо, тий, хөгжөөнтэй ч юм уу тий. Тэнгүүт тэн дотор байсан тэр олон мянган үгнүүдээс за яг бие хүний хэв шинжийг тодорхойлсон үгнүүдийг хамгийн ихний ээлжинд хэдүүлээ гаргаад ирье гэсэн онолыг гаргаж ирсэн. Тэнгүүтлээ за ерөнхийдөө гаргаж ирээ 4500 гаруй үгнүүд байдгийн байна. Маш олон үг. Маш олон үгнүүд байдаг. Энэ нь бүр миний одоо уншиж судалснаар бол бранх 10 хэдэн мянган үгнээс доошлоосон. Жишээ гэсэн үг байна тий. Тэнгүүт дараа нь болохоор Их Британий сэтгэл судлаач Raymond Cattell гэдэг за байгаад Cattell гэж заримдаа уншдаг тий. Тэр хүн нь болохоор за 4500-ыг нь дахиж багасгасан байна. Тэнгүүтлээ одоо хоорондоо холбоотой жишээлбэл одоо
яриа хөрөө эсвэл бол хөвгөлтэй, итэвхтэй ч юм уу тий хоорондоо ямар нэгэн байдлаар багцлагдаж болох хүүхнүүдийг дахин одоо хураангуулад 171 үг болгосон. Тэрүүнийгээ дахиад 171 маш их багасгасан байгаа. Тэгэнгүүтлээ тэрүүнийгээ одоо статистикийн фактор анализис гэж байдаг тий. Тэрүүнийг дахиад ерөнхий хэв шинжээр нь статистик судалгаанд оруулаад 16 оны хэв шинж болгоод гих мэтчлэн байдлаар ингээ багасгасаар ер нь өнөөгийн бидний мэддэг 5 том хүчин зүйл буюу Big 5 үүссэн гэж хэлж болно. За тэгээд ерөнхийдөө дахиад одоо энэ түүхэн үйл явцыг нь одоо хураангуулад хэлэхэд бидний одоо тий хүн төрөлхтөө үүссэн цагаас л магадгүй бид нэр өөрсдийнхөө онцлог шинжийг эрэлхийлж тий бид нарыг юу болгодгийг одоо хайсаар ирсэн. За тэгээд яг 20 дугаар зууны үеэс л илүү шинжлэх ухаанчаар хандаж онлоод илүү боловсруулагдсан гэж хэлж болно гэсэн үг. За тэгвэл яг өнөөдрийнхөө сэдвээр илүү шилжүүлэх юм бол хизээнээс ажлын байрны ерөн тухайн бие хүний хэв шинжийг онцолдог болчихвоо. Яг онцлсны ач холбогдол гэж юу байгаа юм бэ? Тэгээ заавал ер нь онцлох ёстой юу гэдэг талаар та ярьж өгөөч. За дахиад л хэдүүлээ одоо түүхэн ууруугаа буцъя. Ер нь бол 20 дугаар зууны дунд үе за тэгээд ялангуяа дэлхийн 2 дугаар дайны дараах үед одоо тий зөвхөн одоо сэтгэл судлалын салбарт ч биш маш олон салбарт олон өөрчлөлтүүд гарсан, дайн дууссан тий хүмүүсийн сэтгэл санаанд бол маш том өөрчлөлтүүд гарч ирсэн. За энэ үеэс ахуулаад болохоор яг байгууллагын орчинд тий ажил эрхлэлтийн хөдөлмөрийн орчинд болохоор хүмүүс зөвхөн одоо тий факторыг нэг ард зогсоод юм хийдэг хүмүүс биш дотоод ертөнцтэй онцлог шинжтэй хүмүүс юм байна. Тэр онцлог шинжийг нь ойлгох юм бол магадгүй тэр хүнээс яг адилхан нөхцөлдчихсэн тэг яг ажлын байранд илүү бүтээмж магадгүй гаргаж авч болох юм байна гэдэг санаанаас ер нь дэлхийн 2 дугаар дайнаас хойшоо илүү орж ирсэн гэсэн үг. За тэгээд ер нь бол ажлын байранд түгээмэл ашиглагддаг тестүүд нь түрүүний дурдсан 5 хүчин зүйл буюу Big 5. За тэгээд та бүхний магадгүй мэдэх MBTI. Энэ тестүүд илүү гарч ирсэн гэсэн үг. За тэгээд ач холбогдлын тухай бол тайлбарлахад ер нь бол хувь хүний түвшинд болон байгууллагын түвшинд тайлбарсан илүү зэгцтэй баг. За хувь хүний түвшинд гэх юм бол мэдээж өөрийгөө ямар хүн бэ? Энэ бол зөвхөн тий би өнөөдөр юм байгаад маргааш юм байдаг гэдэг ийм докторгүй шинж биш. Өмнө хэлсэнчлэн хэв шинж гэдэг бол өөрөө дахин давтагддаг тогтмортой шинж. Та стресстэй өдрөөч вэ, стрессгүй өдрөөч вэ ямар нэгэн байдлаар ажлын байранд нэг доктортой шинж гарч ирээд байна да тий. Тэр шинжээ одоо тодорхойлохгүй бол өөртөө магадгүй амьдралынхаа 3/1 ч юм уу тий магадгүй түүнээс их хугацаа зарцуулдаг байраа өөрийнхөө хэв шинж тохирохгүй газар өнгөрүүлээд авах юм. За тэгээд үзэгчид дунд маань MBTI-ха тестийг бөглж утсан хүн байх юм бол магадгүй тайлан дээр нь танд тохирох ажил мэргэжлүүд гэж гарч ирдэг тий. Тэгэхээр хувь хүндээ бол өөрийн илүү аз жаргал ажлаас авах сэтгэл ханамжийн нэр илүү гарч ирнэ гэсэн үг. За харин байгууллагын түвшинд гараад ирэхээр энэ илүү одоо бүтээмж, ашиг гэдэг тал руугаа ороод ирж байгаа. За мэдээж одоо зөвхөн ажилтныхаа хэв шинжийг тодорхойлчихсон гутлаа. За манай ашиг ийм хөдөөөр өсөлөө ч юм уу те. Яг тодорхой нэгэн тоон индикаторуудтай шууд холбож болохгүйжсэн. Сүүлийн үеийн судалгаанууд бол энэ хооронд чинь маш тийм сонирхолтой уялдаа холбоо байгаад байна гэдэг тийм юм гарч ирж байгаа. Тэгээ энэ жишээн дээр бол миний дуртахыг хүссэн судалгаа бол за 2024 он буюу харьцангуй сүүлийн үед 2 жилийн өмнө одоо ингээд байгууллагын сэтгэл судлал те энд гарч ирсэн судалгаануудын 200 гаруй эмпирик судалгааг нэгтгээд systematic review буюу тойм судалгаа хийсэн байна. Энэ тойм судалгаа нь одоо ингээд яг нийтлэг нэг дүгнэлт нь юу байсан бэ гэхлээр за ажилтнуудынхаа онцлог шинж тэр дундаа бие хүний онцлог хэв шинж персоналитиг ойлгоогүй байгууллагууд яадаг вэ гэхлээр нүүрэн дээр ингээд ажилтан ажиллаа хийгээл идэх ширээнийхээ ард юм гараад идэг. Гэтэл тэр хүний одоо ингээд дотоод ертөнц буюу одоо сэтгэл зүйн процессд нь маш их сэтгэл зүйн ачаалал. Одоо тэр чинь хүн өөртөө тохирохгүй ажиллаа хийгээд байна гэсэн үг шүү дээ. Тэнгүүтэл ингээд маш их стресст нь. За тэр стресст нь зохицуулахдаггүй удаа яваад тахлаар бидний мэддэг burnout буюу ажлаас хашрах хэмжинч. Ер нь бол хамгийн гол шалтгаан нь өөртөө таарахгүй, өөрийнхөө дургу, тий? Утга учирыг нь ойлгодгүй ажиллаа хийгээд хас ер нь их үүсдэг ойлголт байгаа. Тэгэхээр за энэ burnout гэдэг ойлголт нь бол цаашлаад одоо байгууллагын бүтээн хэмжээ ашиг гүйцэтгэл гэдэг олон индикаторуудтай холбогдоод ирэхээр магадгүй энэ бие хүний хэв шинж гэдэг чинь зөвхөн одоо тийм хийсвэр софт ойлголт ч юм уу, тий? Софт скил биш юм аа. Яг бодит байдал дээр тоон зүйл дээр бас буудаг ойлголт юм аа гэдэг ийм сонирхолтой судалгаанууд илүү гарч ирж байна гэсэн үг. Тийм ээ тий. Тэгэхээр бас түрүүний ярьж байгаа тэр 24 оны тойм судалгаан дээр бол ажлын байранда тухайн ажилтныхаа бие хүний хэв шинжийг ойлгох нь яагаад чухал юм бэ гэдэг нэлээд том ойлголт бас явж байгаа шүү тий. Ааха.
Тэгэхээр та бас ярианда MBTI Big 5 гэх ялгаатай тестүүдийн тухай ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ олон одоо аргуудаас аль нь илүү түгээмэл байд юм бэ? Хоорондоо ямар ялгаатай юм бэ? Аль нэгийг заавал бүглэх ёстой? За энийг бол хэрэггүй гэдэг ч юм уу тиймэрхүү юм ер нь байдаг. За ерөнхийдөө бол бие хүний хэв шинжийг тодорхойлох мэдээж олон тестүүд байгаа. Гэхдээ энэ дундаас ерөнхийдөө хитрхи одоо үзэгчтэй олон мэдээлэл үргээл эргэлзээ төрүүлэхээс илүүтэйгээр ер нь бид нар ямар тестүүд түгээмэл ашигладаг юм бэ гэдгээ одоо тодорхойлоод тэрүүнийг илүү дэлгэрэнгүй тайлбарлал зүгээр байна. За тэгэхээр хамгийн их нь бол түрүүний бидний хамгийн ихэнд дурдсан Big 5 буюу одоо тий 5 хүчин зүйл гэл 5 одоо том хүчин зүйл гэл яриад байна. Тэгэхээр энүүнийг магадгүй яг сэтгэл судлаач биш хүмүүс ч юм уу тий энэ талаар бас мэдэхгүй хүмүүс байх магадлал өнтертэй. Тэгэхээр энүүнийг баш товчхоноор одоо тайлбарлахыг хичээе. За энэ 5 хүчин зүйл гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхлээр одоо түрүүний бидний хэлсэнчлэн хүний хэв шинжийг ингээл 4000 10,000 үгнүүдээс ингээл багсгаал одоо ингээ фактор анализис хийгээд явсан байх нь тий. Тэгээ тэр анализууд ч н одоо ингээд багсараа байгаад за магадгүй хүний хэв шинжийг заавал тийм олон үгээр тодорхойлоод ахаас илүүтэйгээр яг юм доктортой байдаг хідэн хэв шинжинд хуваач хүчин зүйл хуваач гэж гарч ирсэн байдаг. За тэгээд энэ 5 хүчин зүйлсийг бол чийжлэхэд амархнаар ocean буюу одоо монголоор далай тий далай гэдэг товчлолоор чийжилдэг. За хамгийн ихний өө нь болохоор openness буюу нээлттэй байдал. Та тий шин туршлага амьдралын альваас хорилтод хэр нээлттэй байдаг юм. За C буюу conscientiousness гэж орчуулагддаг. Энэ нь болохоор хариуцлагатай байдал. За E буюу extraversion магадгүй бидний хамгийн сайн мэддэг хэр харилцаандаа нээлттэй байдаг, энерги хаанаас авдаг. За A нь болохоор agreeableness буюу хүмүүстэй нийцтэй ийлдэг байдал. За тэгээ N нь neuroticism буюу сэтгэл зүйн доктортой байдал. За тэгэхээр эднэрийн одоо 5 хүчин зүйлийн онцлог нь юу вэ гэхээр одоо MBTI шиг ч юм уу те таныг ямар нэгэн төрөл туваадаггүй. Ер нь бол континент буюу ямар нэгэн хэмжээсийн та жишээлбэл одоо extraversion-ы за та дангац интроверт хүн юм а гэхээс илүү та энэ хувьд байна. Континемын тэгээ энэ хил хязгаарын энчээ байна гэдэг чи илүү гаргаж ирдэг. За тэгээ илүү шинжлэх ухааны хувьд бол арай хэмжигт хөөц, илүү одоо баталгаад чанар өндөртэй ийм тесттэй холбогддог. За тэгээ илүү академик пейперуудыг уншаад ирэх юм бол Big 5-ыг одоо илүү тодорхой сэтгэл зүйн болон зан үеийн хүчин зүйлүүдтэй холбож тайлбарлахад илүү амар байдаг гэсэн үг. За илүү энгийн жишээнээр тайлбарлах юм бол эрсдэлт зан үйл согтуугаар машин барих ч юм уу. Эсвэл бол одоо тий ажлын байран дээр хэр найдвартай хүн байдаг вэ ч юм уу тий. Тийм нэг тодорхой юмтай корреляц хамаарлыг нь харахад илүү амар байдаг гэсэн үг. За харин MBTI тест болохоор Карл Юнгийн онол дээр суурилсан. За ээж болоо охин сэтгэл судлаач анх боловсруулж гаргаж ирчихсэн юм онол байдаг. За тэгээд та магадгүй нэрийг нь дурдсан нас зүг бах. Ээжиг нь бол Катрин, охиныг нь Изабель гэдэг ийм хоёр Myers-Briggs-ийн өөрөө MBTI гэдэг чинь болохоор Myers-Briggs Type Indicator гэдэг. Тэгэхээр нөө ээж охин хоёр нэрээ оруулсан байх нь шүү дээ, тий. Тэгээ энэ нь болохоор яадаг вэ гэхээр Big 5-тай харьцуулахад хүмүүсийг төрөл туваадаг. Та одоо чиглүүлэгч ч юм INFP тий. INFJ чиглүүлэгч ч юм юм уу. Энэ нь яадаг вэ гэхээр одоо 4 хүчин зүйлээр хос бөгөөд хоорондоо тийм жоохон эсрэг шинжтэй 4 үсгээр хүмүүсийг хуваагаад 16 нийт хүчин зүйлс хуваадаг гэсэн үг. Хүчин зүйлс гэхээс илүү одоо хэв шинжтэй. Одоо магадгүй дүрч гэж хэлж болох юм тий. Хуваадаг гэсэн үг. За тэгээд энүүнийг дахиад одоо илүү ойлгомжтойгоор тайлбарлахыг хичээх юм бол нэг нь I буюу E introversion extroversion нь та одоо энерги хаанаас авдаг вэ гэдгийг хүмүүсийн одоо хамгийн ихэнд дурдсан жишээгээр нэг хараад л жоохон яриа хүрээтэй хүнийг тий нэг экстраверт хүн байна гэж тодорхойлдог бол энэ бас жоохон өрөөсгөл ойлголтоо гэсэн үг. Хүний одоо нийгмийн харилцаанд ингээл маш их хүнтэй яриачсан гэртээ очиод ингээ бүр ингээд хийгүү шаар шиг болчдөг хүмүүс байдаг тий. Бүр ингээ юу ч хийх хүсэхгүй болчдөг. Тэр хүн тэгэхээр энерги яагаад авах нь алдаад байна. Тэгэхээр интроверт руу орно. За N нь болохоор S нь болохоор та мэдээллийг яаж хүлээж авдیں۔ Тэ эс нь бол илүү яг гарт баригдаж тэ нүдэнд харагдах зүйл бодит баримт дээр тулгуурладаг бол эс нь илүү өөрийн мэдрэмж зүүн совиндоо. За тэнгуүтлээ гурав дахь нь та шийдвэр хэрхэн гаргадаг вэ? Та илүү логик сэтгэл гэдэг үү? Та илүү мэдрэмжэндээ суурилдаг хүн үү? За харин хамгийн сүүлийн PJ нь болохоор perceiving болон judgmental гэж бас байдаг. За тэгээд хүмүүс маань тайлангаа уншихдаа judgmental хүмүүсийг жоохон шүүмжлэгч хүмүүс юм байна
гэдээ андуураад идэг байхгүй юу? Үгнээс нь тэгж ойлгох. Үгнээс нь одоо тийм тэгж ойлгоод идэг. Гэтэл яг үндэ энэ нь болохоор юу хэмждэг хэмжүүр юм бэ гэхлээр та ер нь орчлон хорвоотой эргэн тойрондоо яаж харилцдаг вэ гэдгийг одоо perceiving гэдэг хүн илүү уян хатан янз бүрийн өөрчлөлтөнд те илүү тийм уян хатан тасан зохицохтой илүү чадвартай байдаг бол J нь за одоо хүн шүүмжлээд байдаг гэдэг хүн гэхээсээ илүү зүгээр ийм тодорхой бүтэц дараалал зүй тогтолт дуртай хүмүүс гэдэг. Гэх мэтчлэн одоо тэгээд энэ дөрвөн үсгийн чинь хоорондын зохицол ямар одоо тэг хүчин зүйлс нь илүү нөгөө хүчин зүйлсийг дэмждгийг ч гэдэг юм уу ийм зүйлсээр 16 хуваагдаад за түрүүний ярьсан Big 5-аас ялгаа нь юу юм бэ гэж гараад ирээд байна тий. Энэ нь бол одоо илүү ямар нэгэн континуум дээр хэмжээл тоон хэмжээс болохоос илүү би юу нь яг ямар хүн би нийгмийн орчинд яаж харилцдгийг мэдээллийг яаж хүлээж авдгийг за одоо ажлын орчинд багийн гишүүд яаж хоорондоо харилцаж ойлголцоод байгаа юм бэ гэдэг дээр илүү уялдаж орж ирнэ гэсэн үг. За тэгээд энэ хоёр тест нь болохоор хэдий хоорондоо өөр ч гэсэн өөр ингэсэн давуу болон сул талуудтай. За тэгтээ энэ хоёрыг зангидж байгаа нэг юм нь бол дахиад л хүнийг хайрцаглахыг хүсээгүй хүний онцгой шинжийг ямар нэгэн байдлаар ойлгуулж тэ харуулахыг хүсдэг юм хоёр тест байгаа гэсэн үг. Таны сүүлд ярьсан тэр MBTI бас аюу орчин үеийн залуустай аюу тренди ойлголт байгаа даа шүү дээ. Дөрөв үсэг чи юу вэ гэдэг ч юм уу гэж яриад байгаа. Тэгэхээр за тэгвэл бид нар ерөнхийдөө MBTI ч вэ нү Big 5 ч вэ нү тестээр тухайн ажлынхаа бие биений шинжийг мэдчихлээ гэж бодъё тий. Одоо удирдлагын зүгээс. Тэгвэл тэрийг одоо тухайн ажлын ажилтныг албан тушаалд томилох. За магадгүй байгууллагын бүтээмж гүйцэтгэлд нь яаж илүү үр дүнтэйгээр ашиглах боломжтой вэ? За энэ бас маш сонирхолтой асуулт. Яагаад тэгэхээр одоо хүмүүс ч гэх юм уу те байгууллага ч гэх юм уу за одоо ингээ үр дүнгээ харцлаа. Одоо бид нар яах вэ гэдэг асуулт айгүйх гардаг. Энэ ч болоо зүй ёсны хэрэгтэй. За тэгвэл яг энэ асуултыг бол магадгүй бодит жишээ те бодит кейсэн дээр тулгуурлаад тайлбарлавал манай үзэгчдэд илүү ойр байж магадгүй. Одоо GDSU гэдэг Америкийн технологийн компани байсан юм байлээ. За тэгээ магадгүй хүмүүс мэдэж магадгүй мэдгүй ч гэж магадгүй. Гэхдээ ягаад энэ компанийг яг сонгосон юм бэ гэхлээр энэ компани нь MBTI-ийн тестийнхаа үр дүнг ажилтнуудынхаа үр дүнг их сонирхолтой байдлаар ашигласан. Энэ үнийг бас үр дүнтэй гэж үздэг байгууллага гэсэн үг. Энэ байгууллагт одоо ингээд маш олон түвшний одоо тий менежерүүд байгаа. Тэр менежерүүдийн хооронд яагаад гэсэн бэ гэхээр маш их зөрчилдөөн. Одоо бидний байгууллагын соёл гэж харахаар одоо зөрчилдөөнтэй, хэрүүлтэй байгууллага ч юм уу тийм харилцааны айгүйх асуудал гараад байсан гэж байгаа. Тэнгүүт за яг хаана ямар хилцээ менежерүүдийн хооронд жишээлбэл одоо асуудал гараад байгаа юм бэ гэдгийг нь ангуутлаа тэр хүмүүсийнхаа MBTI тестийг аваад үзсэн байна. Тэгтэл одоо ингээд хоорондын зөрчил гараад байгаа хүмүүсийн жишээлбэл шийдвэр гаргалтыг харангуут нэг нь T, нэг нь F. За нэг нь илүү логиктой суурилдаг илүү мэдээллийг хараа шууд за одоо хэдүүл ийм шийдвэр хий. Гэ харцсан байхад одоо илүү N шинжтэй хосолсон NF-үүд ялангуяа зүүн совиндоо ч юм уу те жоохон дотоод мэдрэмжтэй том зураглалыг харах маягаар шийдвэрээ гаргадаг те амьдралд тэгж оролцдог. Тэр нь ч гэсэн одоо ингээ ажлын байрны харилцаанд илүү гарч ирдэг гэсэн үг. Тэгсэн чинь нөгөө нэг Т-тэй менежер маань NF-тэй менежер руугээ имэйл явуулангутлаа. За маргаашнаас ийм өөрчлөлт гарна. За энэ датан дээр суйрлаад бид нар ийм шийдвэр гаргахаар шийдлээ. Хамтарч ажиллана ч юм уу тий. Тэнгүүт нөгөө хүнд чинь маш их цохилт болж байгаа байхгүй юу. За тэгээ энэ мэтчлэн байдлаар хооронд нь зөрчил гараад байна гэсэн үг. Тэнгүүтлээ одоо ингээд энэ менежерүүдийн хооронд ийм хөтөлбөр явуулсан байгаа юм. Миний санаж байгаагаар бол empowerment camp буюу одоо илүү empower хүчрхэг болёо байгуулгын хувьд гэдэг. Тэрэн дээрээ одоо эхлээд өөрийнхөө онцлог шинжийг ойлгоё, нөгөөнийхөө шинжийг ойлгоё. Ийм шинжийн хүмүүстэй би яаж ажиллах вэ? Яаж харьцах вэ? Юу үнэлдэг юм бэ? Багийн харилцааг яаж үр дүнтэй болох юм? Гэх мэтчлэн байдлаар илүү бодит практик дээр суйрлуулсан гэсэн үг. Тэгээд энэ хөтөлбөрийн үр дүнд болохоор ажилчид нь буюу одоо ингээд менежерүүд нь өөрсдөө бидний гүйцэтгэл тий сэтгэл ханамж 98%-аар өссөн. 98%. Энэ бол бас нэг тийм бага тоо биш те 98%-аар өссөн байна. Тэнгүүтлээ бас яг тоон үзүүлэлт хийгээд үзэх юм бол одоо харилцаа зөрчил гүйцэтгэлийн алдагдал ч юм уу те бүтээмжийн алдагдлаас үүдэлтэй зардал 20 сая $. Маш өндөр хувь байна те. Маш өндөр хувь. За тэгээ энэ нь магадгүй одоо хүн өөрөө репортлоод эсвэл байгууллага нь өөрөө үнэлсэн ч гэсэндээ ер нь бол үр дүнтэй байсан шүү. Энэ те бие хүний онцлогийг тодорхойлох нь практикт үр дүнтэй байсан юм шүү гэдэг бас нэг сонирхолтой том жишээ байна гэсэн үг.
Тэгэхээр энийг сонсож байгаа үзэгчдээс маань магадгүй манай подкастыг сонсдог удирдах түвшний ажилтнууд маань яг энэ одоо туршлагыг аваад за тэгээ ажилтнуудынхаа бие хүний хэв шинжийг тодорхойлж үзээсэй гэж бас би хувьдаа нэлээ их бодлоо. За тэгвэл ерөнхийдөө энэ чиг хандлага олон улсад юу хэр байна вэ? Одоо чинь манай Монголд бол нөгөө бие хүний онцлог хэв шинжийг үзэх гэхээс илүү тэр хүний мэрэгжлийн ур чадварыг за тэгээ лог сэтгэлийн хэрийн асуудлыг яаж шийдвэрлээд байгаа юм, шийдвэрийг яаж гаргаад байгаа юм гэдгийг арай илүү үзээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ нь одоо олон улсад ямар байгаа? Олон улсад эсвэл яг адилхан байна уу тий? За ерөнхийдөө олон улсын жишгээр бол төрөүний дурц одоо ур чадвар, мэрэгжлийн ур чадвар, лог сэтгэлгээ болон бие хүний хэв шинжийг хослуулах шинжилгээ давмгаа ажиглаж байна гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо энэ дээр бас нэг чухал ялгааг дурдах нь бие хүний хэв шинж гэдэг нь одоо ямар нэгэн хүний ур чадварыг одоо угаасаа илэрхийлэхгүй тэр хүний онцлогийг сайн муу гэхээс илүү энэ хүн ямар хүн бэ гэдгийг илэрхийлдэг байна. Тэгээд сүүлд хийсэн судалгаагаар Америкийн нэгдсэн улсын Fortune-ийн шилдэг 500 байгууллагт болвол бие хүний хэв шинжийг ямар нэгэн байдлаар ур чадварын тест болон тэднэртэй хослуулж байна. Тэгээд нийтлэг ажиглагдж байгаа одоо хандлага нь юу вэ гэхээр эхлээдтэй за CV ур чадваруудыг нь авчлаа. Тэ? Тодорхой нөгөө хүмүүс тэнцчлээ. Тэнгүүд дараагийн одоо 2 3 дугаар шатнаас нь за энэ хүнээ илүү би хүнийх нь хувьд тань гэдэг байдлаар сүүлийн шат руугаа илүү оруулж ирж байна гэсэн үг. Тэгэхээр одоо бие хүний хэв шинжийг авчиж байгаа юм чи ур чадвар яах юм ч юм уу. Эсвэл ур чадварыг авчиж байгаа юм чи заавал ингээ те персоналити тодорхойлоод байж яах юм гэдэг зүйл байхгүй. Илүү одоо бид нар холистик гэж ярьдаг те бүх талыг нь хамарсан зүйлийг авч байна. Яа тэгэхээр ер нь л бол тэр хүн одоо нэгэнд ороод ирчих юм бол байгууллагын нэг хэсэг болоод доктортой ажиллахын тулд тэр хүний зөвхөн та чадварыг нь магадгүй гарах нь хангалттай. Тухайн нэг хинбэ гэдгийг нь ярьцлагын шатн дээр ингээд шууд хэдэн асуудалтаар дамжуулаад мэдхэд бас хүндрэлтэй. Энэ үед бол ажил олгогч нар болон хүний нөөцийн менежерт маш богино хугацаанд үр дүнтэйгээр тухайн хүний дотоод ертөнцийг багаанчсан харуулж чадах зүйл бол энэ тест байна гэсэн үг. За тэгвэл бас сонсож байгаа үзэгчд маань тэгвэл энэ тестэж одоо хаанаас бүглэх юм бэ тий? Би яаж өөрийгөө мэдэх вэ гэж бодож иж магадгүй. Монголд жишээлбэл яг энэ төрлийн одоо бие хүний хэв шинжийг ажлын байртай холбож гаргадаг тийм ямар нэг одоо судалгаа ч юм уу тийм одоо юм хийдэг газар за компани ч юм уу тий байгаа л. За миний одоо тий мэдхээр ер нь бол байдаг. Тий хүмүүс бол ялангуяа MBTI тесттэй одоо тий интернетээр ороод өөрөө бас бүгэлцдэг. Тийм хандлага харагддаг одоо карьер хөгжлийн төвүүдэд бас байдаг тий. Гэхдээ одоо яг ажлын байрны орчинд яагаад тэгэхээр өнөөдөр бид нар чи Happy Workplace гэдэг подкастт орж байгаа. Ажлын байрантай илүү холбогдуулаад ойлгох юм бол MindX Plus гэдэг платформ байгаа. Тэр платформ дээр одоо яг энэ тестүүд маань өөрийн онцлог шинжтэй болж орж ирж байна гэсэн үг. Тий яаж орж ирж байна вэ гэхлээр за үр дүнгээ харангуутлаа. За одоо жишээлбэл INFP хүн ажлын байран дээр яаж ямар хуу байдгийг, ямар ажлын байранд тохирохын гэхээсээ илүүтэйгээр MBTI-ийн тестүүд бол гаргаад ирж байгаа ч гэсэн ажил олгогчид илүү одоо юм дэлгэрэнгүй тайлан очдог гэсэн үг. Та тухайн хүний INFP-г нь мэдлээгээд яг ажлын байран дээр яаж ашиглахаа тий бас хараахан мэдэхгүй байх юм бол тэр тайлан дээр тухайн хүний товч тайлбар ч юм уу тий нэмээд ажлын орчинд дах даваа болоос бол талуу тэр хүнийг яаж ажлын орчинд дэмжиж тухайн хүний гүйцэтгэл хамгийн сайнаараа гарч чадах юм бэ гэдэг мэдчлэн тайлангууд MindX Plus дээр тун утахгүй одоо нэвтэрч орох гэж байгаа. За баярлалаа. Ерөнхийдөө бас подкаст маань дуусах гэж байна. Эцэст нь ерөнхийдөө та яг хэлж амжаагүй ч юм уу те магадгүй яг энэ санааг л хэлэх хүстэй байсан шүү гэж хэлмээр байгаа зүйл байгаа юм. Харьцангуй одоо те хэлхийг хүссэн зүйлээ те хэлчлээ гэж ойлгож байгаа. Гэхдээ ерөнхийдөө хэлсэн санаануудаа те бүгдээр ингэн базаад дурдсан судалгаа, онолууд те бүх зүйлээ базаад хэлэх юм бол хувь хүний одоо бие хүний хэв шинж буюу personality гэдэг зүйл хайрцаг биш шүү. Шошго биш шүү. Яагаад тэгэхээр динамик зүйл байдаг шүү. Таны амьдралын те туршлага олон зүйлүүд нөлөөлдөг шүү. Сайн муу ч юм уу те давуу сул тал гэхээсээ илүү таныг юу таныг таа болгох юм бэ те тэр хэв шинжээг
тодорхойлдог зүйл. За тэгээд ажлын байрны хүрээнд бол ажил олгогч нар маань зөвхөн одоо ажилтнуудынхаа хэв шинжээг ойлгохоос илүү та ч гэсэн өөрөө хүн тий өөрийнхөө хэв шинжээг ойлгож ажилтнуудтайгаа яаж зохицох вэ? Ажилтнуудынхаа одоо тий хоорондын хамтын ажиллагааг яаж сайн болгох вэ гэдэг чиглүүлэг болох ийм ач холбогдолтой зүйл юм шүү. Ингэж чадах юм бол бид нар happy workplace-ийг бас бүтээх нэгэн алхам болж чаднаа л гэдэг зүйлийг хэлмээр. За энэ хүрээд өнөөдрийн дугаар маань дуусч байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.